Техник ХЭУ гэсэн дугаартай лаан нуусан нэг хужаагийн зураг олон нийтийн сүлжээнд нийтлэгдлээ. WeChat-аар нутаг нэгтэнтэй явуулсан зураг юм гин. Мөнгөний өмнө сөгөлдөг цаг ирсэн юм болохоор монголчуудаж хурц барин бэлчээр нутгаа сүйтгэж эхэллээ. Ер нь бол энэ мэд чулуун тэр хятадтай бол байдаг л биз. Манжи үеэс л хятадын мэдэлд орчихсноос биш ялгаагүй л Монголын газар нутаг тал хээр говийн бүс. Тийм болохоор энэ чулуу хятад байж л таарнаа да. Тэгвэл чухам яагаад заавал Монголд минь ирж энэ чулууг мөнгөөр зөвхөн ухуулж авах болов? Ганц л шалтгаан бий. Хятад улс эзэнтэй хатуу чамд хуйлтай. Эзэд нь тэр хуулиндаа захирагддаг. Тиймээс хятад ингэж дураараа дөрвөж болохгүй. Эхийг нь далцах гэдэг хуйлтай газар болсон хойно барьж аваад шорондоо хийчихнэ. Бүр цаашлаад толгойг нь авч мэднэ. Тийм учраас хятадууд Монголд л ирж дураараа дөрвөлдөг. Монгол улс эзэнгүй. Эрсэнгэгдэх монголчууд хуулинд захирагддаггүй. Захирагддаг үчгэжтэй ер нь баг хуйлгүй газар да. Тэм дуртай нэрч хүссэн юм а мөнгөөр зодон авч дураараа дөрвөж дунд чөмгөрөө лим битнэ. Төр засаг хууль цаасан мөнгө гэж гомгоноостой. Ийм газар чинь одоо тэгж даам гарахаас ч яах вэ? Хэлээр чулуу гарах хориотой юу бүү минь. Хориотойч байж мэднэ л дээ. Гэхдээ ямар нэг сорхоогоор гараад явчихдаг учраас ингэж мөнгөөр зодон худалдаж аваад байгаа хэрэг. Монгол улс гэж хуулийн цорхой, төсвөн цорхой, бүр хэлэг айланч цорхой. Ийм улсад мөнгө буян тогтох уу? Ерөнхий сайдаа, ерөнхийлөгчөө.